Сүүлийн үед хохирсон иргэд маань 1919 тавилаа холбогдож эрх зүйн мэдээлэл авах холбогдож байна. Эдгээр хохирсон иргэдэд хуулийн байгууллага буюу цагдаагийн байгууллагад нь үргэлж гомдлороо шалгуулж мэрэгжлийн өмгөөлөгчөөс мэрэгжлийн тусалцаа авна гэж зөвлөж байна. Цагдаагийн ерөнхий газрын гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх хилцээс Мөрдөн байцаах албатай хамтран заллах хүний эрүүл мэндийн халдшгүй байдлын эсрэг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нөлөөллийн арга хэмжээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Сүүлийн үед цагдаагийн байгууллагад захин бусдыг заллах гэмт хэрэг ихээр бүртгэгдсэн хохирогч иргэдийн тоо жил ирэх тусам өсөн нэмэгдэж байна. Бусдын захин маягийг хакердаж ашиглан хамаарлахгүй хүмүүсээс нь мөнгө гуйх, интернет банкны нууц үгийг мэдээллийг сайтар хангаагүйгээр тухайн мэдээллийг олж данснаас нь мөнгө гуйлах хийх, орон сууцны худалдах түрээслэх зэрэг хуурын цаяг ашиглан түрээслэх ий дүрэнг хүслэг гэрээгээр халахвчлан бусдад тухайн объектыг хямд үнээр түрээслэх боломжтой мэтээр итгүүлж та өнөөдөр түрээслэхгүй бол би өөр хүн түрээслүүлнэ гэх юм уу гэх мэтээр одоо заллим эхэлж байна. Зээлийн гэрээтэй холбоотой заллим сүүлийн үед их байна. Тодорхойлбол өндөр хүн амлж иргэнтэй гэрээ идэг цагдаа үүнийг иргэний гэрээтэй учраас иргэний маргаан гэд хүлээж авдаг. Тэгээд тухайн иргэн шүүхэд очиход доод тал 1 жил хүлээгдэхэд бол мөнгө олж авахд найдвар багасдаг. За илгээмж каргоны заллин иргэн гадаадаас бараа захиалаад каргоны компанитай харилцаа үүсгэхэд 3 дахь житгээд голоор нь орж ирээд манай байгууллагын данс өөрчлөгдсөн. Та энэ данс руу урьдчилгаагаа шилжүүлэх гэх мэтээр мөнгийг нь завшдаг. За өв залгамжлалын заллин захин сүлжээ тэр дундаа Facebook, Instagram хэрэглэгч рүү гадаад улсын иргэний нэр бүхий хаягаар хохирогч итгээд рүү холбогддог. Ингэхдээ гадаад улсын иргэн бөгөөд томоохон газарт ажилдаг. Цаашлбал амьдралынхаа тушгуураас нь эд хөрөнгөөсөө өөр таалагдсан хүмүүст хувь үртэй хэлбэрээр хандив өгч байгаа тул танд болон бизнест нь босцолтгүй тусланд үзүүлэн нэмээ хуурж мэхэлдэг. За заллагч нь хохирогч нарт мөнгө шилжүүлэх талаар хэлж олон улсын гүйлгээ ихт бол их хэмжээний мөнгө гуйлах шаардлагатай тул татвар шимтгэл төлнө гэж бусдыг төөрөгдөлд оруулж мөнгөний залилдаг байна. За иймд иргэд та бүхэн өөрийн төрөнг үнцаас валют мөнгийг зэргийг бусд шилжүүлэх, өөрийн захин хаягийн мэдээлэл нууц үг зэргийг бусд ашиглуулахгүй байх, өөрийн данс болон виза карта бусд дамжуулан ашиглуулахгүй байх, заллим эхлэгч нар итгүүлэн үнэмшүүлэх чадвар сайтай учраас иргэд өөрсдөө сайтар хамгаалах хэрэгтэй байна. За мөн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Төмөр замын цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас болон 1919 тавьс урьдчилан сэргийлүүлж байна.